Hi. Миний YouTube тавтамаар л би жирэмсэн гэж хэлчихэд тэгээ алга болцсон. Тэгээ одоо хордлого энэ төр гайг болоод одоо би 4 сар хагастай жирэмсэн. Одоо бид хоёр гендрээ үзэх гээд явж байна. За гендрээ үзүүлэхэд болохоор ингэсэн бид хоёр 4 сарынхаа айхонд үзүүлээд тэгээд эмчээрээ цаасан дээр бичүүлж аваад тэгээ гендер бол өөртөө мэдээгүй. Тэгээд тэр цаасыг тулгаа манай ээжд өгөөд тэгээ манай ээж торт хийлгээд тэгээд бид тэр одоо торт харах гэж явж байна. Яна. За гендрийн хувьд шүү дээ. Би болохоор би хүүхдээ би чамайг охин гэж бодож байгаа. Яагаад гэвэл чи намайг амар хордлоготой ойлгож байгаа. Би хувьд. Яа би ч гэсэнд. Тулгаас охин гэж бодож байгаа. Идж байгаа юм харах юм бол эрэхтэй, тэгтээ би юм байдлаа. Гидсийнхаа хэлбэрийг харах юм бол охин. Гэтэ ингээд бит хоёрын торт амар хөөрхөн байхгүй би зургийг ингээ оруулчих. Тортон дээр штий юу яатсан байгаа. Гидс хийцэн байгаа хгүй. Тэгээд тэндээсээ ягаан өнгийн крем гараад ирүүлнэ штий. Би шууд уйлнахаа гэж бодоод байгаа. Яагаад гэвэл ингээд эмэгтэй хүн байх чинь амар ядаргаатай бас хэцүү юм байна. Жирэмсэн болж болоо л тэгэл. Би одоо охинтой болвол миний охин бас ингээд жирэмсэн болно гэж бодохоор амар өрөвдөх юм шиг санагдаад. Би яг охин гарч ирвэл яг ойлгох хаа. Тэгээ эрэгтэй хөхтэй бол тэгэл оо yeah boy гэл. Эрэгтэй хөхт бол тэгэл яг үү. Би ч угаасаа эрэгтэйчүүд өссөн. Би эрэгтэй хөхт гаргал. Эрэгтэй хөхт гаргал. Агүй тэгээд хүүс нь их ялгаагүй. Гэтэ эмэгтэй хөхт угаасаа анхнаас өсөжсэн болохоор аавтай илүү хайртай байх болохоор. Тулгаа бүр охинтой л олмоор байгаа за. Би болохоор анхандаа хүүтэй олмоор байна гэж бодож ирсэн аа. Яг ингээд гендер ивэл ингээ ойрцсон чинь яг ямар ч ийсэн би бүр амар баярлах юм билий. Тэ. Яа. Охин хөхтэй би бүр улам имзэг болох хаа гэж бодоод байгаа. Би нөгөө Instagram дээр рилээр ингээл жирэмсийнхаа хордлогын бахан шинж тэмдгийг ярьсан. Тэгэл YouTube дээр ингээл нэг тийм юм ярих дими юм шиг санагдтал. Ингээл дахиж ярьж марил. Тэгэл ер нь бол ингээд зөв YouTube дээр гоё юмнуудаа гоё докюментжуулал тэгж авъя гэж бодсон. Тэг би одоо 4 сард очоод Солонгост очоод тэгээд нөгөө Солонгос төргөр болсон нэрээ. Тэгээд 4 сард Солонгост очоод хүүхдийнхаа яг нөгөө нэг анатомийн шинжилгээг нөө тэрийг нь өгнө. Тэгтээ бас нэрээ нэг YouTube бичлэг хийнэ. 4 сарын шинжилгээнд дээр яг ингээ хөл гарынх нь хуран бутан байна уу, уруул нь сэтэртэн байна уу, хамар нь ямар айн гэж яг тэр юмнууд энэ бүгдийн амар тод харуулт юм бэл. Нэрээ Солонгос явхад анхных дээр болохоор ингээд одоо би чи ингээ сар болгоо очиж байгаа байхгүй тэг үзүүлж байгаа. Тэгсэн чинь анхных дээр ингээ тулгаа надтай цуг очсон. Тэгтээ тулгааг нь ямар ч хэрэг агаагүй. Ягаад гэвэл имлэгтэй штэ. Угс нөхөр нь ямар ч хэрэггүй юм билээ зүр их нөхрүүд зүгээр ингээ тэр доор баг нэг давхарт ингээ диван дээр сууж идэг за. Эхо мэхонд ч оруулдаггүй. Тэгэл тэгэхгүй бас нөхдрүүд эхо интернэс хүний хувийн нууц мууц байд юм уу яа тийм мэдгүй ямар ч лээсэн нэг хамаагүй хүн оруулдаггүй. Би бол ингээ орчуулагчтайгаа орсон. Тэгэл дараа нь дахиад тулгаатай цуг явна гэхээр одоо угсаа имлэг рүү ороод ингээд надад юу ч тусалж хийж чадахгүй юм чинь бас хамт явах нэг шаардлагагүй юм шиг санагдсан. Гэтэ манай их ч юм уу, манай хамаатны дүү юм уу, манай ээж надтай хамт явж магадгүй. Аль нэгийг сонгох хэрэгтэй. Бүгдээ цуг явуул явъё гэд тэгсэн. Зүгээр хань болоод завтай байвал. Тэ. Би Улаанбаатарт хоёр нохоогоо хараад ич. За жирэмсэн болсноос хойш өөр нэг гоё юм нь юу вэ гэхлээр луна ихтэй амар хөрх намайг айгүй хамгаалаад байгаа. Ингээд 0-0-д ингээл нөгөө бөөлжж барил тэгэнгүүт ингээл дандаа ингээ хойно эргэл харангууд хойно зогсож ин заяа. Тэгэл ийшээ тийшээ ингээл явангууд дандаа намайг дагаад ингээл нэг газар очиод суугангууд яг хажууд ингээл доор суугаал ингээл бүр байнга яг хөлн доор ингээл бүр сүултээ би бүр чи одоо бүр хөлн доор ямар хэцүү бэ гэд хэлж үтсэн. Тэгтээ хөөрхөн амтай намайг ингээл хамгаалах гал ингээл яг нэг инстинкт байгаад байгаа юм шиг аамаа ингээл намайг нэг мэдэрсэн. Тэгэл хамгаалаад байгаа юм шиг л.
Яа. Өөр нэг гоё юм гэвэл би нөгөө тулгаатай ерөөсөө ингээ харьцахгүйсэн байхгүй юу баг хэдэн сар. Тэгээд одоо ингээ хордлого гайг олж эхэлсэн чим одоо би ингээд хажууд байгаа хүнээ анзаарч ийн. Дахиад дурлж эхэлж ийн. Айгу сайхан залуу байна. Хэдэн сар номигийн араас гүсээ. Одоо буцаагаад араасаа гүйлгүүлж байна. Чи нэг сайн гүүгээгүй шүү дээ. Хөөе. Зүгээр аа. Би ч юм уу өдрөө болго спанд оруулаа шүү. Ямар спа? Би ч юм бүр ингэ тайм массаж хийж гисэн. Тийм өдөр болгон тулхаа надад массаж хийжвэл би тэгэл за массаж дууслаа за баяртай гэлээ. Гэтэ одоо тэгэл дуусан дуустал хийн штеп. Нэг жил ирэх үсттэй. Тайм массажны нэг жил ирэх. Ингээд чинь ирсэн. Одоо хөргөгчлөөсэй. Хаана? Оо, бой орго ямар жижигхэн өөрөнд ордог. Өнөр гисийн ард. Oh my god. Яа. Вау! Ийм том гизтэй. Намайг бүр ийм том гизтэй болсон би барыг 100 кг. Тулгаа гараа ингээ аман дээр тавьчих. It's a boy and girl. Эхний болоо. За Бэцаарэ. Битэр одоо ингэж байгаад. Одоо яаж хийнэ? За. зүгээр тавьчих. Би торт жоохон ингэж нэг юм дали тавих юм уу? Зүрээ. You took a picture. Энийг яаж боловлдог лээ. За. Уг амар хайрын санагдах юм. За. Би. Чи өөрөө тийг. За чи тийг. Чи гизийг нохсон шүү дээ. Гэ би ингэж авсан дээр. Одоо би авъя. За би авъя. Өчиг тэгээд яг ингээд уцаа ингээд барьж байгаа ч гэсэн ингээд реакшн ингээд яг энэ тоортаа харалт За би уцаа. одоо шууд эмчээс нь гизэн харж штэ. Би чи хоёлаа ингэ. За. Чи яг ингэ гизэн дээр нь ингэчихсэн юу? Чи яг гизэн дээр нь ингэчихсэн юу? За. Тэг ингэ бэж зээ юу? За. Ингэ тэгээ хоёлаа нүдэн анж байгаа чи яг усаад тэг хоёлаа чи тоолоод хоёлаа зэрэг нэшчихсэн юу? За. За. За чи яг ингэ ойртолж. За. За би яг нүдэн анлаа. За. За 3 2 1. Нүдэн нэх юм уу? Бэжи. Яа ингээ охин дадлаа шүү дээ. Жамшиг өргөн шантай ч авах гарах юм шүү дээ. Яа нэ би одоо тэгээ чамтай адилхан том охин. Уусаа хамрын том байсан. Одоо миний охин одоо хайш гаргаж болохгүй шүү. Хүүхэд өөр хайшин дээр ээжийн хайшин нэмэгдээд дийлдэхгүй шүү. Одоо дийлдэхгүй. Чи бүр бав баяроо. Нэр ягаад Үстэй хийсэн юм уу? охин байгаа юм. Хийгээгүй шүү дээ. Oh my god. За зөнгөрсөн. Тэнд хийгдсэн үү? Тинчээ бол хийгдсэн. Одоо ингээ хийгдсэн. Ямар ч ийсэн дахиад фейлтчлээ гэхдээ girl ингээ харуулчих. Нана. Охин бэ. Яа, ээж нэр нь батцсан. Шууд надад. Оо юу вэ? Хоёр би нийцсэн. За сэтгэл ямар вэ? Одоо яг нөмөө шиг л гарвал. Нөмөө л гарч. Хордлого ихтэй агаад исэн тэгэл одоо. Чиний ингээд хүссэн юм чинь л энэ намайг хордлоготой. Унаач тараг мама. Би одоо Instagram reel янзлах. Сая нэг камер нь ажиллаагүй болчихлоо.
Хэдий юм гоё сарл байл. Харин тийм. Тэ баяр хүргэе. Охны ав. Одоо охин ихч. Одоо охин ихч. Ягш тий. Одоо би охин хайрлаа. Намайг ягч. Жохон хайрлаа. Охин бүр хайрлаа. Чи намайг хайрлахгүй бол охны хайрлахгүй шүү. Энэ чам хайрлаа. Жохон хайрлах юм уу? Би чааг 0 орсон охин бүр хайрлаа. Наа. Тэгээд загин мэг гэж байхгүй шүү дээ. Байлгүй дээ. Юу шүү дээ. Ороод хамт Чиний зарим. охиныг юу гэж байгаа юм? Хөл яг авцсан нэ тий. Хаяг алдсан энэ охиныг. Ингээд маялаад аваарай. Зур орч. Шууд ингэн гинэ. Харин шууд ингэн гинэ мама. Миний охиныг уу. Одоо тулгаа ингээ ишүүлээд тах юм бол тест. Яа, тийм байхгүй шүү. Миний охиныг болохгүй шүү. Арь тийм мама. Тийм. Ганцаараа л ааш тавина. Энэ аав хоёр нөмөрөд гачи бол. Яа. Горолцон дөрөлж ирэл болох үү яана. Яа, нэг айлгүй TikTok хийсэн охин гарна да. Мами, басна. Туса. TikTok хийдлээ хаач ийсэн. Одоо эхлээд 1 жил памперс байлаа. 1 жил нэгэн болох гэж. 2 жил. Бэм. Охоос охиныг эцэж байгаа юм да наач те. Тэ хөстө хүснэл авах юм да миний тулгаа. Thank you. Баярлалаа. За. За, хурд ирээрэй. Хүснээ яа хүснэл авч байгаа.